Хүний үндсэн нэртэй шалгын хангалттай холбоотой хоол хүнстэй бай, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчлэгээ авах, хангалттай хөлтэй ажил эрхлэх, зөв ёсоор хангах, шаардлага нийцэн орон байртай байх, нийгмийн халамж хамгаалах хүртэх, соёлын үйл ажиллагаанд оролцох гэсэн эрхүүд байна. Эдийн засгийн нийгэм соёлын эрхийг зөрчигдөж, өөрийн орондоо хэрэгээ шийдвэрлүүлээгүй хүмүүс гомдлоо хараад бас олон улсын мэргэжилтнүүд хандлагын эдийн засгийн нийгэм соёлын хороонд гарах юм а. Эдийн засгийн нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад нэгдэн оролцогч улсад хүн бүрийн болон түүний гэр бүлийн гишүүдийн хэрэгцээтэй хоол хүнс, хувцс хоноор, орон сууцыг оролцуулан амьдралын хэрэгцээтэй түвшинд аж амьдрах, амьдралынхаа нөхцөлийг байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Хөдөлмөрлөх эрх нь аюулгүй орчинд амьдралдаа хүрэлцэхгүй цалин хөлс авч хамтаараа зохион байгуулах хэрэгчлөлөөг хангах ёстой. Засгийн газар нь адил төрлийн ажилд тэнцүү цалин хөлс олгодож байгаа эсэхийг хянаж, ажилчдын аюулгүй орчинд ажиллах эрхээр хангах үүрэгтэй. Боловсрол эзэмших эрх нь бага боловсролыг заавал үн төлбөргүй эзэмших, дээд болон дунд боловсролыг эрхтэйш эзэмших эрхийг баталгаажуулдаг. Засгийн газар нь хүн амдаа заавал үн төлбөргүй бага боловсрол олгох үүрэгтэй. Тэрхүү боловсрол нь үзий ядалт алдагчлах явдлыг хүргэх ёсгүй. Зохистой орон байраар хангах эрх нь хүн бүр аюулгүй амьдарч болох хүсийг нь төлж дийлэхүүц орон байранд амьдарч албатай хөөгдгөөс хамгаалах хэрэгтэй. Засгийн газар нь хүн бүрийг шаардлага хангас орон сууцаар хангах, үүн дотроо орон гэргүй хүмүүс энзэг бүлгийнхнийг нэн төрөнд авч үзэх үүрэгтэй. Хүрч болох шаардлагатай эрүүл байх эрх нь шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах эрхийг баталгаажуулна. Засгийн газар эрүүл мэндийн байгууллага бараа урьдчилгээр хангах эрхийг бүх иргэдтэй адил тэгш олгох ёстой бөгөөд тэдгээр нь иргэдийн хэрэгцээг хангахад хангалттай хүртээмжтэй байх ёстой. Энэ хорвоо төрснийхөө төлөө хүн бүр эрүүл аюулгүй чанарын шаардлага хангасан хоол хүнсээр хангах хэрэгтэй байдаг. Энэ эрхийг нь наандаж засгийн газрууд дахин хуваарлын механизм ашиглаж хүн бүрт илрүүлэх ёстой.